Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Томас буюу эргэн тойрных нь хүмүүсийн дуудлагаар Том нь Ohio мужийн Zanesville хотод амьдардаг. Тэрээр ууланд авирах дуртай, эргэн тойрныхондоо байнга туслаад явж идэг, хуршүүдийнх нь гэрт ямар нэг юм эвдэрсэн байвал хуршүүд нь хамгийн түрүүнд Томоос тусламж гуйдаг. Ер нь нэг тийм тусархуу, найрсаг ийм эрхтэй. Томын хувьд тэрээр 3 хүүхэдтэй, 7 ач цэцэтэй, ийм өнөр өтгөн гэр бүлтэй. Хэрэг гарах үе тэрээр гэртээгээ ойрхон байх нэгэн сүлжээ хүнсний дэлгүүрт ажиллаж исэн бөгөөд энэ дэлгүүрт ажиллаж эхлээд Том удалгүй Дебра буюу эргэн тойрных нь хүмүүсийн дуудлагаар Деби гэх эмэгтэйтэй танилцсан байдаг. Дебигийн хувьд тэрээр Томоос бүр нэлээд олон насаар дүү. Деби 36-тай, харин Том 66-тай. Тэгэхээр тэдний хооронд бүхэл бүтэн 30 насны зүрүү байсан гэсэн үг. Эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар тэд хамтдаа байхдаа нэлээд аз жаргалтай сайхан хосууч шиг харагддаг. Тэгээ ер нь бол тэд байнга л хамт явж идэг, байнга хамтдаа цагийг өнгөрөөдөг. Ингэж явсаар удалгүй Том тэтгэвртэй гараад ингэснээр Деби Том хоёр ер нь хамтдаа амьдрэ гэж шийдээд Zanesville байх 32-31 Sanders Drive гэх барилгад байр түрээслээд тэндээ нүүн орцгоосон. Ингээд хамтдаа амьдрах болсноосоо хойш тэр хоёр үе муудалцд юм уу яадын ямар ч байсан Деби байс хийгээл бүх юм аваад яваад өгдөг. Тэгээ байж агаад эвлэрхээрээ буцаад хүрээд ирдэг. Гэхдээ тэдний хин нь яг хоорондынх нь харилцаанд юу болоод байгаа талаар тэгж их хүмүүст дэлгээд яриад байдаггүй байсан болохоор гаднаас нь харахад бол зүгээр л сайхан аз жаргалтай хосуучийг харагддаг байсан. За гэтэл 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1 цаг 26 минутанд шуурхай албаны 911 утсанд Дебигээс нэгэн дуудлага ирдэг. Энэ яг ямар учиртай дуудлага байсан бэ гэхээр Деби шуурхай албаны утас руу залгаад би найз залуугийнхаа гэрт нь ирсэн чинь гэрийнх нь хаалга онгорхой, гэр нь бүр ундуй сундуй маш эмх замбраагүй болцсон ийм байдалтай байна. Манай найз залуу өөрөө гэртээ байхгүй ах шүү байна. Гэхдээ машин нь гэрийнхээ үүдэнд байж гин. Гэрт нь хэн нэгэн үл таних этгээд орж ирсэн бололтой хэмээн ярьсан ийм дуудлага. За Деби энэхүү 911 оператортой яриад болоод байгаа зүйлсийн талаар тайлбарлаж авах зураа гинтхэн чангаар орилоод найз залуугийнх нь гэрт өөр хүмүүс байна хэмээн операторт хандаж хэлдэг. За яг үүнтэй зэрэгцээд буун дуу гарсан ба Деби энэ үед хашгирч орилж эхэлсэн бөгөөд хөлөндөө буудалчлаа хэмээн операторт хэлсэн байдаг. Ингээд мэдээж энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд тэр дорн Томын гэрийн хаягаар гэрт нь явж утсан ба тэдний гэрх үед Деби Томын гэрийнх нь ор хаалганы гадаа хажуухан талд нь газар суудсан, өвдөлтнөөсөө болоод уйлж орлоод хөлөндөө буудуулснаасаа болоод хөлнөөс нь маш их хэмжээний цус гарсан ийм байдалтай байж идэг. Цаашлаа түүний хажуухан талд нэгэн гар буу мөн газар хэвтчихсэн. Дебигийн хэлж байгаагаар Деби 911-ийн оператортой уцаар яриад Томын гэр дотор алхаж идэл үл таних цагаан арьстай маск өмссөн хэдэн залуучууд цаад өрөөнөөс нь гарч ирээд Дебиг зүхтаар оролдон хаалга руу ухарчаах үеэр нэг нь хөл рүү будчаад түүний хажуугаар зурун гадагш гараад явсан ба түүнийг буудсан эрэхтэй бууга газар шидчээд яваад өгсөн хэмээх ийм зүйлийг ярьсан байдаг. За Дебигийн байгаа байдлаас нь харахад бол тэрээр Томыг хаанаага талаар огт мэдэхгүй түүнийг хараахан олж хараагүй байсан мэт харагдчихсан. Ингээд Дебиг түргэн тусламжийнхаа тэр дорн нэмлэх түргэн яаралтай тусламж үзүүлж эхэлсэн бол харин цагдаагийн ажилтнууд Томын гэрээг нь шалгаж авах зураа Томын унтлагын өрөөнөөс нь аимшигтай зүйлийг олж илрүүлсэн байдаг. Юу болсон бэ гэхээр цагдаагийн ажилтнуудыг Томын унтлагын өрөөнд явж орох үед 66 настай Том аль хэдийн амьсгал хураасан байдалтай. Цаашлаад түүний цогцыг нь хэн нэгэн итгээд хогийн уутаар битүү ороогоод гадуур нь скотчоор багилж боогоод дээрээс нь дахиад хүнжлөөр ороогоод орон дээр нь орхисон ийм байдалтайгаар олдсон. Томын цогцсноос нь харахад бол Том амьсгал хураагаад нэлээд удсан гэдг нь тодорхой харагдчихсан бөгөөд ямар ч байсан Дебиг цагтаад дуудлага өгөхийн өмнөхөн болноос бараагүй гэдг нь тодорхой байсан. Ингээ мэдээж мөрдөгчөд Томын цогцыг нь задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн байдаг. Үүнийхээ дараа тэд хэргийн газарт үзлэг хийсэн ба хэргийн газар дээрээс хэд хэдэн хачирхалтай сэжүүрүүд мөн олдсон. За эхнийх нь Томын гэр нь нэлээд тийм эмх замбраатай харагдчихсан явдал. Уг нь Дебигийн хэлснээр бол Томын гэр нь бүр оронгороо эргэцсэн маш эмх замбраагүй байна гэж дуудлага өгөхдөө хэлжсэн шүү дээ. Гэтэл яг үнэндээ нэг тийм эмх замбраагүй гэхээсээ илүү хэд хэдэн зүйлс газарч шидэгдсэн. Энд тэнд газраар хөглөрч байгаа харагдсанаас бусдаар бол ер нь их зүйлс нь байрандаа. Яг л нэг хин нэгэн гэрээсээ юм хаагаад олохгүй гэрээ баг зэрэг буулгаад буснуулаад хайсан юм шиг л харагдчихсан.
Гэхдээ тэнд ганц эмх замраагүй байсан зүйл нь гэвэл Том Деби хоёрын хамт авахулсан жаазтай зурагнууд газар унаад хагарсан. Бүр дотор нь байсан зурагнууд нь хүртэл дундуураа хуваагдаад хэн нэгэн зурагнуудыг урсан гэдэг нь тодорхой ийм байдалтай байсан. За хоёр дахь с сэжигтэй зүйл нь гэвэл мөрдөгчид уг нь эхэндээ гэмт этгээдүүдийг дээрэм хийхээр Томын гэрт нэвтэрч ороод Томын амь насыг хөнөөсөн гэж бодсон. Тэгсэн Томын гэрээс алга болсон гэхээр эд зүйл байгаагүй. Том өөрөө бууны цуглуулгатай тэгсэн буунууд нь хүртэл яг байрандаа цаашлаад Томын өөрийнхөө нүнтэй цайтай зүйлсүүд ч гэсэн байрнаасаа огт хөдлөөгүй. Тэр байтугай бэлэн мөнгнүүд нь хүртэл алга болоогүй, зарим нь бүр газраар хөглөрж исэн. Тэгэхээр яг мөрдөгчдийн таамаглаж исэн дээрэм хийх зорилготойгоор хүний амь насыг хөнөөсөн явдал бол бас л биш болж таарч байгаа. Тэгэхээр сүүлдээ мөрдөгчд бүр энэ хүн амны гэмт хэргийг ямар нэг мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг юм болов уу гэсэн таамагийг хүртэл гаргаж ирдэг. Гэхдээ Томын гэрээс ямар ч тийм мансууруулах бодис гарч ирээгүйгээс гадна Том ер нь мансууруулах бодис хэрэгэлдэг байсан гэхээр ямар ч нотлох баримт олдоогүй. За ингээм мөрдөгчд ямар ч байсан нотлох баримт болж магадгүй гэхээр бүх эд зүйлсийг тэр дундаа Томын гэрт байсан галт зэвсэгнүүд болон хутгнуудыг хурааж аваад хэргийн газрын үзэлгийг дуусгадаг. Үүнээс гадна Томын гэрийнх нь хаалганы хажуухан талд хар өнгийн үүргэвчтэй цүнх хаягдсан байсан нь мөн олдсон юм байлээ. Тэгээд тэр цүнхэн дотор хачирхалтай нь өрөөсөн бэлинээс өөр ямар ч эд зүйл байгаагүй. Мэдээж мөрдөгчд энэхүү үүргэвч болон дотор нь байсан өрөөсөн бэлэгч гэсэн хурааж авсан. Ер нь бол тэдний үзэжсэнээр энэхүү хачирхалтай үүргэвч бэли хоёр хэргийн гол нотлох баримтуудын нэгж байж болох магадлалтай. За ингээ бодлоход Томын задлан шинжилгээний хариуч гэсэн гарч ирдэг. Гэтэл задлан шинжээчдийн дүгнэлтээр бол Том өмнөх оройн нь буюу 8 дугаар сарын 8-ны оройны 9 цагийн үед амьсгал хураасан гэсэн ийм дүгнэлт гарсан. Тэгэхээр Деби цагдаад дуудлага өгөөд цагдаагийн ажилтнууд хэргийн газар дээр ирэхээс бүхэл бүтэн 15 цагийн өмнө Том амьсгал хураасан болж таархна. Гэтэл 15 цагийн турш гэмт хэрэгтнүүд Томыг хөнөөчөөд Дебиг хүлээж исэн юм шиг гэрт нь байж исэн үү гэвэл бас сонин. Цаашлаад Томыг буудуулан амь насаа алдсан хэмээн задлан шинжээшид үзсэн бөгөөд түүнийг буудсан буу нь нөгөө хэргийн газар дээрээс олдсон Дебиг буудсан буутай адилхан буу гэдэг нь мөн тогтоогдсон байдаг. За ингээ мөрдөгчүүд эмнэлэг твтийн эмчлүүлжсэн Деби дээр очион түүнээс мэдүүлэг авсан. Дебигийн хэлж байгаагаар 8 дугаар сарын 8-нд тэр гэртээ хоноогүй, Жонни гээд найзынхаа гэрт нь хонсон. Деби өөрөө видео тоглоом тоглох дуртай. Гэхдээ Том өөртөө хамт тоглодгүй байсан тул 8 дугаар сарын 8-нд өдрийн 3 цагийн үед гэртээ очиж үүргэвчтэй цүнх болон Xbox-аа авчаад Жонни гээд найзындаа очин бүхэл өдөржингөө тэд хамтдаа тоглосон. Тэгээ нэг мэтгэж цаг бүр орой олцсон байсан болохоор Жоннигийн тонхоор шийдээд тэд шүнжэнгөө тоглоом тоглож хонсон байгаа. Харин маргааш өглөөнөө Деби Жонни хоёр Жоннигийн гэрийн ойрхон байх нэгэн паркт хэсэг алхацгаан биеийнхээ чилээ гаргасан бөгөөд энэ үедээ Деби Том руу хэд дуудаа залгсан боловч Том утсандаа огт хариулаагүй. Тэгэхээр Деби Томд санаан зовоод гэртээ харихаар Жоннигоо салаад явсан ба Дебиг гэрийнхээ үдэнд ирэхэд Томын машинын зогсоол дээрээ байж идэг. Тэгээ Деби энэ үед бүр ч их гайхсан. Учир нь Том гэртээ байж исэн бол түүний дуудлаганд хариулахгүй байх ямар ч үндслэл байхгүй. Ингээд Деби гэрлүүгөө явж орох үед гэр нь тэр чигтээ ундай сундэ болцсон ийм байдалтай харагдчихсан ба Деби шууд л гэрт нь хулгай орчиж гэж бодоод 911 руу залган дуудлага өгсөн нь энэ. Тэгээ бидний мэдж байгаа ачлан түүнийг оператортай уцаар ярьж авах үеэр үл таних эрэгтэйчүүд унтлагын өрөөнөөс нь гарч ирэн түүний хөл рүү нь буудчаад зугтсан. Деби тухайн үед унтлагын өрөөнөөс 2 эрэгтэй хүн гарч ирсэн хэмээн хэлсэн бөгөөд тухайн 2 эрэгтэй нүүрэндээ маск зүүсэн, цагаан харьстай, өндөр биетэй ийм эрэгтэйчүүд байсан хэмээн ярьсан байдаг. За энэхүү байцаалтын үеэр мөрдөгчүүд Дебид түүний тухайн үед өмсчээсэн хувцснаас нь болон биеийн дээрээс нь GSR-ийн шинжилгээ авна гэдгээ хэлдэг. Энэ GSR-ийн шинжилгээ нь болохоор нөгөө бууны дарны шинжилгээ. Тэгсэн чинь Деби гинтхэн нэг зүйлийг сансан байгаа. Тэр нь юу вэ гэхээр гинт хэрэгтнүүд Дебиг буутахаар түүн рүү буугаа чиглүүлэх үед нь Деби өвсөрч очиод буунаас нь зуурч аваад өөрийгөө хамгаалахаар оролцсон. Гэхдээ тэгээ хоёр эрэгтэй хүний өөдөөс юу ч хийж чадаагүй хөлөндөө буудуулсан гэсэн ийм зүйлийг нэмж ярьдаг. Тэгэхээр Деби шинжилгээ авна гэсэн чинь л гинтхэн энэ зүйлийг сансан гэсэн үг. За үүний дараа түүнээс мэдүүлэг авчсан мөрдөгч Дебид Томыг буудуулан амьсгал хураасан байдалтай унтлагынхаа өрөөнөөс олдсон талаар нь мөн хэлсэн байдаг. Тэгсэн энэ мэдээг сонссон Деби хүнчлэндөө нүрээ нагаад уйлж эхэлсэн. Гэхдээ нулимс гэхээр зүйл үнэндээ гараагүй.
Түүний энхүү мэдүүлэг өгч байгаа бичлэгийг нь үзэж байхад Дебиг уйлж эхэлмэгц түүнээс мэдүүлэг авчирсан мөрдөгч нүүрэндээ баг зэрэг жуумалтсан байдал тодруулж байгаа нь харагддаг. Учир нь Дебигийн ярьж байгаа энэ бүх зүйлс бас уйлж байгаа нь хүртэл худал жүжиглэлт гэдгийг мөрдөгчд тухайн үед айл хэдийн олоод мэдсэн байсан. You walk in the back bedroom. No, they came out before I could even make it back there. Why? Okay. Well, Tom was shot and killed. Sorry, you can take a minute. За яг юу болсон бэ гэхээр Дебигээс мэдүүлэг авахаас өмнө мөрдөгчд түүний утсыг нь шалгаж үзсэн байдаг. Тэгсэн хэрэг гарсан өдрийн өглөөний 8 цаг 16 минутанд буюу буудуулгаас 5 цагийн өмнө Деби Google-с бууны дарь арьсан дээр хэр удаан хугацаанд тогтож үйлддэг вэ хэмээн хайсан байдаг. Мөрдөгчид түүнээс мэдүүлэг авч явах үеэрээ өмнө нь буугаар буудаж үзсэн үү гэж асуухад Деби үгүй амьдралдаа би буу хэрэглэж үзээгүй хэмээн хариулсан. Тэгвэл амьдралдаа огт буу ашиглаж үзээгүй хүн гинтгэл Томыг буудуулан нас барсны дараа тэгээ бүр өөрийгөө буудуулахаас 5 цагийн өмнө Google-с ийм хайлт хийгээ сууж ийн гэдг нь зүгээр ч нэг тохиолдол байх боломжгүй. Мөрдөгчид Дебид өөрийнх нь Google-с хайсан хайлтыг нь үзүүлээд энэ яг ямар учиртай ийм мэдээлэл Google-с хайсан юм бэ гэж асуусан чинь Деби та нар хаанаас яаж ийм худал мэдээлэл олсныг би мэдэхгүй. Гэхдээ би ийм зүйл огт хайгаагүй. Энэ би биш. Би Томод хайртай. Түүнийг гэмтэх зүйл хизээж хийхгүй хэмээн хариулсан байдаг. За үүний дараа мөрдөгчид Дебигийн нөгөө 8-ны орой гэрт нь очиж хонсон гээд байгаа найз Джонигоос нь мөн мэдүүлэг авсан. Тэгсэн Джонни Дебигийн зүгээр ч нэг найз нь байгаагүй. Джонни Деби хоёр үеэрхэд 10 гаруй жил болж байгаа хосууд болж таардаг. Тэр удаа Джонни Томын талаар огт мэдээгүй. Деби болохоор Джоннид өөрийгөө нэг айлд хөвшин хүн асардаг асрагчийн ажил хийж байгааг ойлгуулсан. Тэгээ Томд болохоор Джонниг харт амхинд донтсон төрсөн ах нь гэд ойлгуулсан. Цаашлаад хаяа Деби Томтой муудалцахаараа гэрээс нь гарч яваад хэд хоног байж байгаа дэвлэрхээрээ буцаад хүрээд ирдэг байсан да. Тэгвэл Деби хаяа албаар хэрүүл өдөөж Томтой муудалцаад гэрээсээ яваад өгдөг. Тэгээ Джонни дээр ирээд ажилласаа хэд хоног чөлөө авчлаа гэж түүнтэй хамт байдаг байсан байгаа. Хамгийн хачирхалтай нь Джонни Том хоёрын хин хинэн ч энэ талаар огт гадарлаагүй. За тэгээ мөрдөгчд Джоннигоос 8 дугаар сарын 8-ны орой болон 8 дугаар сарын 9-ний өглөө хаана юу хийжсэн талаар нь асуухад түүний хэлж байгаагаар 8-ны орой Деби Джонни руу залгаад нэлээд ууралсан бухимдсан байдалтайгаар асрагч хийдэг айлд нь ирээд өөрийг нь эндээс аваад яваа чимээ хэлсэн. Бидний мэдж байгаачлаа энэ бол Том болон Деби хоёрын хамтдаа амьдардаг гэр. Тэгээ мэдээж Джонни түүнийг гэрийнхэн үднээс очиж авсан бөгөөд Деби нэлээд сандарсан, ууралсан, ерөн л нэг тийм сэтгэл санаа тогтворгүй байгаа нь шууд л харагдчихэдэг. Гэхдээ Деби яг юу тохиолдсон талаар Джоннитай ярилцахыг хүсээгүй. Ингээд Джонни Дебиг гэртээ авч ирээд тэд хамтдаа хончоод маргааш нь Джоннигийн гэрийн ойролцоо байх паркд очиж хэсэг алхацгаасан бөгөөд энэ үед Деби Джоннид хандан би хэсэг ганцаараа баймаар байна. Намайг түр ганцаараа минь орхичхоо гэж хэлээд тэд хоёр тийш салж яваад хэсэг хугацааны дараа салсан газараа буцаад уулзсан байдаг. За энэ нь Джоннид бас нэлээд сонин санагдсан. Учир нь өмнө нь ямар нэг асуудал гарсан байлаа ч гэсэн Деби үргэлж өөрт нь ярьдаг, өөртөө зөвлөлддөг байсан. Тэгсэн энэ удаад бол ер нь юу ч яриаггүй. Ингээд тэд паркаас хөдлөөд Джонни түүнийг Томын гэрийнх нь үдэнд буулгачаад гэрлүүгөө явсан байдаг. Энэ үеэс хойш Джонни дахин Дебитэй уулзаагүй. За энэхүү Джоннигоос мэдүүлэг авсныхан дараа мөрдөгчд Джоннигийн утсыг нь мөн шалгаж үздэг. Джонни ч гэсэн утсаа шалгуулахгүй гэж огт цааргалаагүй шууд л тэдэнд утсыг нь шалгаж үзэх зөвшөөрлийг өгсөн байдаг. Тухайн үед бол мэдээж энэхүү хайрын гурвалжнаас болоод Джонниг Томын амь насыг хүнөөсөн явдалд ямарваа нэг байдлаар оролцсон байх боломжтой хэмээн мөрдөгчд түүнийг сэжиглэжсэн. Гэхдээ Джоннигийн утсыг нь шалгаж үзээд мөн хэрэг гарах үед яг хаана байсан гэдгийг нь утасных нь байршлаар нь шалгаад үзэхэд түүний өгсөн мэдүүлэгтэй яг таарч исэн. За цаашлаад Джоннигийн ярьсан өөр нэг хачирхалтай зүйл нь гэвэл Джонни нэг удаа Томтой утсаар ярьжсэн юм байлээ. Яасан бэ гэдгсэн чинь Деби хэрэг гарахаас бараг сарын өмнө Джонни руу залгаад миний асардаг хүнийг хүмүүс луйвардаад банкнаас нь мөнгө авчижээ. Энэ хүн чинь тэгээ өвчтэй хүн миний ярьж байгааг сайн ойлгохгүй бас тоохгүй байна. Би бүр ойлгох гээд зөндөө хичээлээ.
Чи намайг бодвол илүү ухаалаг амчин уцруун залгаад PNC банкнаас ярьж байгаа ажилтнаа нэмшүүж үжиглээд хүмүүс данснаас нь зөвшөөрлгөө мөнгө авсан байна гэж тайлбарлаад хэлчих. Тэгэхгүй л бол энэ хүн ойлгохгүй байна гэж хэлсэн байгаа. Тэгээ Жонни яхав нөгөө ухаантай энтергээ баахан магтуулсан юм чам түүн туслах гээд Том руу залгаж ярьсан байдаг. Тэгсэн яг үнэндээ Дэби өөрөө Томын банкнаас нь мөнгө авах гээд хин нэг нь нууцаар мөнгө залж авсан юм шиг харагдуулаад банкных нь мэдээлэл олж авахын тулд ийм зүйлийг сэдсэн байгаа. Тэр бодгоо өөрөө хуурамч PNC банкны логотой имэйл хаяг нээгээд тэр хаягнаас Том руу имэйл хүртэл бичсэн байсан нь сүүлд утсыг шалгаж авах үед ил болдог. Ингээ болоогүй 8 дугаар сарын 5-нд Дэби мөн л утсан дээрээсээ Google-с хэрхэн бууд сэнэглэх вэ хэмээн хайсан байсан нь сүүлд ил болдог. Тэгээ бас болоогүй Дэби энхүү хайлт хийсэн гэдгээ устгах гэж оролцсон юм байлээ. Гэхдээ тэгээ мөрдөгчөд үүнийг нь олоод гаргаад ирлгүүл яах вэ? За ингээд хэргийн газар дээрээс олдсон нотлох баримтууд болон бусад хэрэгтэй холбоотой материалууд дээр үндэслэн мөрдөгчөд хэрэг гарсан өдрийг юу болсон талаар тодорхой зураглалыг гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр хэрэг гарсан өдөр Том Дэби хоёр муудалцсан гэдг нь ойлгомжтой. Тэдний муудалцсан гол шалтгаан нь Дэби нөгөө л нэг худлаа банктай холбоотой үлгэрээ зохиож яриад Томын өөрийнх нь банк эрсдэлд орсон тул дансандаа байгаа бүх мөнгөө миний данс руу шилжүүлээд дараа нь бүх зүйл зүгээр болохоор буцаагаад авчгаа гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Том харин түүний яриад байгаа эдгээр зүйлс тэтгээгүй тул тэд хоорондоо муудалцаж эхэлсэн. Ингээд Томыг зочны өрөөндөө зурагт үзээд сууж авах үед нь Дэби Томын бууны цоглуулганаас нэг бууг нь аваад түүний толгойд нь буудан амь насыг нь хөнөөсөн ба дараа нь цогцыг нь унтлахын өрөө рүү чирж оруулаад хогийн ууданд болон хүнчлэнд нь ороогоод орхисон. Мэдээж Том зочны өрөөнд буудуулсан тул тэр хаваар маш их хэмжээний цус үсрэх нь ойлгомжтой. Харин Дэби эдгээр цусны уул мөрүүдийг цэвэрлэж арилгахаар оролцсон гэдгийн сүлд мөн л тогтоогдсон байдаг. Цаашлаад мөрдөгчөд Томын амьдардаг байрных нь хяналтын камерыг шалгаад үзэхэд 8-ны орой Дэби ганцаараа Томын гэрээс нь гараад явж исэн бол маргааш өглөө нь мөн л ганцаараа Томын гэр рүү орж байгаа нь харагддаг. Тухайн үед мөрдөгчдөд гарч ирээд исэн өөр нэг асуулт нь Дэби яг энэ бүхнийг ганцаараа хийсэн үү эсвэл өөр хэнийг нь тусалсан уу гэсэн асуулт. Гэхдээ энэхүү хяналтын камерын бичлэгнээс нь харахад Дэбигээс өөр хэн ч хэрэг гарах үед Томын гэр рүү орж гарсан тохиолдол харагдаагүй. Тэгэхээр Дэбигийн яриад байсан нөгөө масктай, цагаан арьстай хоёр өндөр залуу тэнд байгаагүй, мөн мөрдөгчдийн сэжиглэжсэн Жонни ч гэсэн тэнд байгаагүй. Тэгэхээр Дэби өмнөх оройн нь Томыг хөнөөчөөд маргааш нь гэрт нь буцаж ирээд өөрийнхөө хийсэн хэргийг нуухын тулд 911 рүү залгаад оператортой ярьж явах зураа өөрийнхөө хөл рүү буудан өөрийгөө шархтуулсан байх нь. Үүнээс гадна мөрдөгчөд нөгөө үүргэвчтэй цүнхэн дотороос олдсон өрөөсөн бэлийг ДНХ тестэнд оруулаад шалгаад үзэхэд бэлийн дээрээс Дэбигийн ДНХ мөн олддог. Тэгэхээр Дэби Томыг хөнөөх үедээ бүр бэлтгэлтэй бэлийн өмсөж байгаад түүнийг буудсан байх нь. Үүнээс нь харахад энэхүү гэмт хэрэг нь урдаас төлөвлөсөн гэмт хэрэг гэдг нь тодорхой харагдаж байгаа. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд хэргийн газарт үзлэг хийгээд Томын гэрт бүхэлд нь шинжилгээ хийж авах үеэр Том Дэби хоёроос гадна Дэвид гэх эрэгтэй хурууныхээ Томын гэрээс нь олдсон юм байлээ. Тэгээ энэхүү Дэвид гэх эрэгтэй нь болохоор өмнө нь маш олон удаагийн гэмт хэрэг үйлдэжсэн гэмт хэргийн маш олон түүхтэй ийм эрэгтэй. Гэхдээ Дэвид Томыг хөнөөсөн байх ямар ч боломжгүй. Учир нь Дэвид 2021 оны 2 дугаар сард гэртээ мансууруулах бодис хэтрүүлийн хэрэглээд амьсгал хураасан байх үед нь түүний өрөөний хамтрагч нь цогцыг нь олоод цагдаад дуудлага өгчихсэн. Тэгвэл энэхүү Дэвидийн цогцыг олж цагдаад дуудлага өгсөн хүн нь Дэби. Тэгэхээр энэ хэрэгч гэсэн бас л нэлээд сэжигтэй гэсэн үг. Гэхдээ Дэвид гэх энэхүү эрэгтэйг хөнөөсөн гэх ямар нэгэн нотлох баримт байгаагүй болохоор мөрдөгчөд тухайн үед энэхүү хэргийг мансууруулах бодис хэтрүүлийн хэрэглээд амь насаа алдсан золгүй явдал гэж үзээд хэргийг хаасан. За ингээд Дэбигийн өөрийнх нь зохиосон үлгэр шиг түүхүүд худал гэдэг нь удалгүй илчлэгдэж 8 дугаар сарын 11-нд тэрээр 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр баригдан хоригдсон байдаг. Түүний шүүх хурал нь 2024 оны сүүлээр болохоор 5 нь гарцсан байсан боловч Дэби 2024 оны 3 дугаар сард хэрэгээ хүлээн Томоос мөнгө салгаж авахаар оролдон санаатаагаар амь насыг нь хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэхүү эрэгтэй холбоотой шүүх хурал гэхэр зүйл болоогүй. Шүүхээс Дэбиг уртаас төлөвлөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж энэхүү эрэгт нь насаар нь хорих ялыг оноосон байдаг. За энэ эрэгтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна.
Хүн ер нь яаж толгой нэргэж мэдрэл нь муудахаараа мөнгөний төлөө хүний амь насыг ийм аимшигтай хэрцгийгээр хүнөөдөг байна. Тэгээ та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээсээ үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.